За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад дараах хууль зүйн үндсэл практик шаардлагатай байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал мөн улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав баглаа бодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах, хяналтыг сайжруулах, эрсдлийн үнэлгээ хийх замаар хүнсний түүхийн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангахтай холбогдсон стратегийг тодорхойлжээ. Мөн Монгол улсын их хурлын 2022 оны хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1-1-4-т хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Дээр дурдсан хууль тогтоомжид заасан зорилтын хүрээнд баталгаат хүнсээр хэрэглэгчийг хангахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэр томьёог ойлгомжтой болгох, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хэлэлцэн баталсан хүнсний нэр томьёоны толийг баримтлан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хүнсний баталгаат байдал гэж өөрчилж тусгасантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг зайлшгүй өөрчилж холбогдох зүйл заалтад байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн үг хэллэг бичвэрийг өөрчлөх шаардлага гарсан. Иймд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дараах харилцааг зохицуулахар тусгав. Үүнд хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хүнсний баталгаат байдал болгон өөрчлөлтсөнтэй уялдуулан хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг хүнсний баталгаат байдлыг хангах тухай гэж өөрчилж холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор баталгаат байдалд хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, хүнсний хяналтын бодлого болон хүнсний баталгаат байдлыг хангах тогтолцоотой холбогдсон зохицуултыг нэмж тусгана. Хүнсний хяналт зохицуулалтын байгууллага болон лабораториудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадварыг дэвшүүлэх зорилгоор үндэсний лавлгаа лабораторийн хариаллыг өөрчлөх, төрийн орон нутгийн болон хувийн хэвшлийн хүнсний сорилын лабораторитой урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах, лабораторийн санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулахар тусгана. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаа бүрэн зохицуулах зорилгоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр өөрт хамаарах үйл ажиллагааны үе шат бүрд зохистой дадлыг мөрдөхөөр тусгана. Үйлдвэрлэл эрхлэгчтэй бүртгэгдээгүй хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсвэл хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориултын бусаар хэрэглэх, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэхийг хориглож, зөрчсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заана. Эрүүл хоолтыг дэмжих, эрүүл бус хоолтыг хязгаарлах, хориглох замаар хэрэглэгчийн хоол хүнсээ зөв зохистой хэрэглэх, эрүүл мэндээ хамгаалах соёлыг төлөвшүүлэх зорилгоор нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны цэсийн шошго, зар сурталчилгаа, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тухайлбал нийтийн бусад орчинд үйлчилдэг гуанз, хоолны газар, хоол хөнгөн зууш, түргэн хоолны газар, хуушурын цэгт хоол үйлдвэрлэл үйлчилгээний холбогдох стандартыг мөрдүүлэхээр заана. Мөн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг татврын бодлогоор дамжуулан хязгаарлах, хүний бие махбодын хэмийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх агуулмжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжихээр тусгана. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхөөс хүнсний бүтээгдэхүүнийг дэмжин сурчлахгүй байх. Энэ талаар сэрэмжлүүлэг анхаарал өгч байхыг үүрэг болгоно. Стандарт техникийн зохицуулалтаар зохицуулах боломжтой харилцааг журам, аргачлал, зөвлөмжөөр зохицуулахар заасныг өөрчилж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрт хамаарах үе шатанд тохирох зохистой дадлын стандартыг мөрдүүлэхээр тусгана. Хууль хэрэгжснээр хүнсний хяналтын бодлогыг шинжилгээ ухааны үндсэлтэд боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнгээр хүнсний хяналтын бодлогыг засаж залруулж эргэх холбоо хангагдана. Ингэснээр хүний баталгаат байдал хангагдаж, хэрэглэгч эрүүл хүнс сонгох хэрэглэх боломж нэмэгдэнэ. Зах зээл дээр худалдаалагдж байгаа дотоодын, импортын болон экспортын хүнсний хяналт тогтмолчиж, хүнсний баталгаат байдал сайжирч,
хүн амын хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөлт буурч эрүүл мэндийн салбарын болон хувь хүний зардал багаснаа. Хэрэглэгч нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх орц найрлагын агуулмжтай бүтээтгүн сонгон авахаас татгалзан өөрийн эрүүл мэндийг хамгаалж хүнсний баталгаат байдлыг хангахад өөрийн хувь нэмрийг оруулнаа. Хүнсний үйлдвэрлэлд хугацаа итэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, хүнсний нэмэлт хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориудын бусаар хэрэглэх, пестицидийн болон антибиотикийн үйлдэгдэл агуулсан түүхийн ийд хэрэглэх зөрчил арилнаа. Дээр дурдсан холбогдох хуулийн төслийг Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсрууллаа. Хууль хооронд уялдаа холбоог хангах үүднээс дараах хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулнаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль хоорондын зөрчил давхартлыг арилгах, үг хэллэгийг жиглэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах. Амтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн 20 цэрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай, малчны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тармил ургамлын үр сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Дээр дурдсан холбогдох хуулийн төслийг Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсрууллаа. Иймд дээрх асуудлыг хэлцүүлэхээр дэмжиж өгнө. Баярлалаа.